Чөтгөр 1. Чөтгөрийн тухай яриа Монголд оронд их байв. Настай хүмүүсийн дотор чөтгөр үзсэн хүн цөөнгүй гэдэг. Байгалийн ямар нэгэн хачин үзэгдлийн нарийн учрыг мэдэхгүй сүрдэн айснаас уламжлан чөтгөр шулан байна гэж итгэх явдал гарсан байх. Чөтгөр байхгүй гэж би бодовч чухам ямар шиг үзэгдлийг чөтгөр гэдэг бол чөтгөр байна гэж хүнд санал төрүүлдэг тийм нэг юмыг үзгсэн гэж би боддог байлаа. Шинжлэх ухаанд сутлагдаагүй байгалийн хачин үзэгдэл байж магадгүй гэж хаяа санагддаг байв. Тэгээд би саяхан чөтгөрийн тухай нэг сонин яриаг сонслоо. Би нэг сайн өдөр өглөөгөр Улаанбаатарын нэг айлд очиод хашаанд нь ортол мандахгүй бор морь их хөлөрсөн зогсож байна. Өчигдөр мандахгүй гачууртай орно гэд морцсон юм. Яагаад боцос ирээ юм бол гэж бодсоор гэрт орлоо. Мандахгүй сууж байна. Та өчигдөр нэг яарад мордоогүй билүү? Яагаад буцаад ирэв гэсэнд яах юу байх вэ? Бүр мөнгнаад гэж хэлээд инех гэснэ болоод гараа намжлав. Нэг л гайтай явдал болж дээ гэж би бодоод сууж аарсаар юм ярих гэтэл миний үгийг хайхрах янзгүй. Мандахгүй сэтгэл зовлонд дарагдсан шиг байна. Тэгэхээр нь би дуугүй сууж байлаа. Тэр айл эзэн бас нэг үгэн ам нээж. Мандах нэг хачин юм ярих юм. Шүн их айчгсан ухаантай хонго хоёрын хооронд орж ирсэн цаатгач нь гэв. Хулгайч дайралдаа юу гэж миний асуухад хулгайчаас би айх юм биш гэд зүүсэн бүдүүн хутгаа барьлаа. Тэгээд мандахгүй надтай зөвлөх гэсэн байдалтай хараад айсан уучраа ярьж эхлэв. Хүүхээ би урьж нэг хачин юм үзлээ гэд ярьсан юм. Улаастай гачууртай хоёр хөндийн хооронд нэг даваа байдаг шүү дээ. Би өчигдөр мордоод шогсшоор явтал шүн болчихлоо. Бүтгэн сартай байлаа. Шүн давааг өгсөд үл овоон төрлөө. Үл овоон дээр чөтгөр байдаг гэж хүн ярьдаг юм. Би түүнд итгэдэггүй байлаа. Гэвч шувуу шонхорч байдаг юм уу, морь үргэх юм байж магадгүй гэж бодоод сэрэмжтэй явлаа. Даваан дээр бууж тамхи татаж морио жаахан амраах юм уу гэж бодтол морьтой хүн давааны цанаас гараад ирлээ. Манай энтгийн хүн байхдаа хийн бол гэж ажиглаад сайн байна уу гэлээ би. Өөдөөс минь яг л хадны зураа шиг сайн байна уу гэлээ. Түүний дүү яг л минийх шиг байх юм. Миний дотор жаахан сэрсгийгээд явчихлаа. Гэд би ханиалаа. Гэхдээ намайг яг л илэглээд тэр хүн гэж байна. Би ташуураа далаалаа. Тэр бас ташуураа далаалаа. Чи хинбэ? Гэсэнд тэр бас чи хинбэ гэж байна. Тэгээд харсан чинь би өөрөө тэнд зогсож байдаг юм байна. Морь нь миний бор мор байна. Даваан дээр том толь зоочгсон юм шиг миний бие морь бүхлээрээ түүнд харагдаж байна. Одоо яах вүлээ гэж би бодлоо. Би эндүүрч байна уу гэд нүдээ харчлаа. Өнөөгч нүдээ харчиж байна. Би малгайгаа засаад өмссөн чинь тэр бас малгайгаа засаж байна. Миний дүрс харагдаж байгаа юм болохоор аргагүй намайг яавал тэр тэгж байх юм. Толинд би бие харж байгаагаас өөрцгүй. Намайг дуугархад тэр яг тэгж дуугарх юм. Ийм ч хэрэг биш боллоо гэж би мэдлээ. Хаай гээл хашгиртал тэр бас хаай гэж хашгирв. Би баг ухаан алдчихжээ. Нэг мэдсэн буцаа тавхиж явна. Улаастай голын хөвөнд ирээд л сая ухаан орлоо. Хөлс гарчихсан, зүрх цохилсон байна. Тэгээд шүндөө тавхиж ирлээ гэж ярив. Мандахгүй үгийг би хачирхан сонссон боловч төдийл үнэмшсэнгүй өнгөрлөө. Хожим нь ойдвж олооч бас гачууртай давааны үл овоон дээр чөтгөр байдаг гэж ярив. Нэг салхитай шүн даваан дээр гараад машинаа зогсоогоод үл овооны нүмерт тамхи татаж байв. Овоон дээр модноос үйсэн архины хоосон шил загасны төмөр лааз хангилдаж байлаа. Тэгээд над шиг нэг хүн шивнэж үг хэлэх шиг боллоо. Чагналаа тэгсэн чинь хэлж гин. Отхон хүүхэн яасан, ойдов жолооч ийсэн, ондоо хүүхэн ирсэн, ойдов жолооч очсон гэж гин. Бүү үзэгт. Шүлэгч чөтгөр байдаг байх шүү. Отхон гэж манай талигач шүү дээ. Нэрээ намайг нэг өөр юмтай ханил гэж манайхч ойртуулж байсан юм. Би босон хараагаад машиндаа суугаад давааны цаад руу буусан чинь хойноос отхон хүүхэн яасан, ойдов жолооч ийсэн гэд хашгирч байна. Тэгээд миний машины өмнө өөр машины гэрэл давхарлаж гарлаа. Өөр машин байна гэж бодоод тэр гэрлийг дагаад явж байтал гинэт тэр гэрэл алга боллоо. Миний машин ганган суужглаа. Тийм хачин дув гэрэл хоёрыг би үзсэн гэж ирэв. Яасан хачин юм бэ? Шалгаж нэг үүсэх юмсан гэж би бодож байлаа. 2.
Түүнээс хойш нэг үдэш оройхон гэрээсээ гараад гудамжаар зугаалж явлаа. Гудамжны гэрэл унтраад хав харанхуй байв. Тэгэд жаахан явж байтал миний өмнөөс нэг улалдсан улаан цог дээш доош зууралдаад надад ойртож явна. Хүн харагдахгүй ганцхан улаан цог хөдөлж байх юм. Би гайхлаа. Өнөөх чөтгөрийн гал гэдэг нь биш байгаа гэж бодоод жаахан хөндлөн тийш зайлсхийгээ зогсож байтал гарч идэнгийн гэрэл над дээр тусав. Аа, та юуж байгаа мүү гэж таних хүний дуугаар асуулаа. Аа, тийм. Тэтэл гудамжны гэрэл аслаа. Харуул дормид байна. Тэр тамхиа хуруундаа хавчуулж гараа хөдлөгөхөд цог дээш доош гүйж байгаа юм шиг харагджээ. Намайг хаа очих нь вэ гэхэд би салхинд гарч явнаа гэв. Гудамжаар явах ямар салхинд гарсан болох вэ дээ? Хотоос гарч гадагш гарвал зүгээр юм. Үргэлж ном шагаагаа суудаг хүн хаяа салхинд гарах чухал гэж зөвлөх янзтай хэлв. Унаагүй хүн хотоос гарах хэцүү гэсэнд их л халамжтайгаар хэлсэн. Голохгүй бол миний мотоциклээр надтай сундалтаад яв. Нээрээ та хотоос гадагш гарах юм бол би таныг үйлчлэн шүү гэд намайг ширтэж харав. Хотоос гадагш хаашаа явах вэ гэсэнд хаашаа чамаагүй. Таны явах зүгт би таныг аваад л явна гэв. Чи тэгвэл хоноод явж чадах уу гэхэд чадна. Миний мотоцикл хүрэх газар бол хаач хамаагүй явна гэв. Энэ залуу нөхөр нээрээ над тусвалж намайг салхинд гаргах гэж байх шиг байна. Би гажуур хаад жаах вэ гэж бодлоо. Гэ хоноод явбал эхнэр чинь уурлахгүй юу гэсэнд гүү хин уурлах юм. Над эхнэр байхгүй гэв. Гэ чи хавар нэг хүүхэнтэй гүнждийд ирээд байгаагүй юу? Би чамайг эхнэртэй юм байх гэж бодсон. Гэтэл өнөөх залуу над учирлан хэлв. Тэр хүүхэнтэй би суугаад 2 жил болсон юм. Тэгээд намайг гой валтад яваад ирэх оронд нэг юмтай нийлээ жирэмсэн болчихсон байх юм. Тэгэд би хүний хүүхдээ эцэг болж банзал имийн нөхөр болж байхаас нэг л дургу хүрээд салчихсан юм гэв. Тийм үү. Чи надтай хөдөө гарыг гэж нэрээ хэлж гин үү гэв. Нэрээ хизээ хаашаа явах вэ? Тэгвэл маргааш гачууртай оръё гэсэнд за тгий гэв. Яриа тохирч бай. Хөдөө хоньёг зөвшөөрч байна. Би тэгэхээр нүнээ хэллээ. Гачууртай давааны үл овоон дээр хоёул маргааш очиж хони. Тэнд чөтгөртэй гэж хүн хэлцэх юм. Ямар юм хэлж байгаа юм. Хоёул шалгаж үзье гэв. Тэгэхэд дормид өгтөж. Нээрээ би бас хачрахдаг болсон. Гачууртай даваагаар хүн явхаа болсон байна лээ. Чөтгөртэй гэж яагаад тэр вэ шүү дээ. Түүнд өвгөн жолооч хоёрын хэлсэн үгийг ярьж өгөв. Дормид дуртай сонслоо. Явахыг ч зөвшөөрөв. Хоёул явх өдөр цаг авч явах юмаа хэлэлцэж тохиров. Чөтгөр гэдэг нь хулгайч байж магадгүй гэд гар буу балиус хутаг авч явахаар шийдлээ. 3. Жаахан идэх юм халуун савтай цай, дааруул балгах арх, чихэр зэргийг хүүдид хийж бариад маргааш нь тэднийд болцсон цагтаа хурч очив. Дормид хитэн өрөө тохилог байранд суудаг юм байна. Үнтэй ирээн хивс, гадаад хийцтэй ширээ сандал шүүгээ яриаж шил той шиг гялалцаж байв. Орос Монгол номтой шүүгээ хэд байв. Нилээд догтой айлвэн. Ширээн дээр шилэн багваар дотор уруулын улаан будаг наалтсан дутууг татаж орхисон тамхины иш нилээд хэд байна. Түүний нэгийг дормид татаж байснаа намайг ормогц хаяж шин тамхи гаргаж тавиад сая хийсэн гурилтай хоолноос надад хийж өгөв. Түүнээс нэг аяг идчихэд явах гэтэл дормид намайг саатуулж цохоож байгаа номоо үзүүлв. Залуучуудыг коммунист ёсоор хүмүүжүүлэх сэдвтэй зохиол байна. Энэ номыг бичих тухай ямар нэгэн албан газартай гэрээ хийж мөнгө авсан. Тэгээд хугацаанд орсож самдарч байгаа бололтой байлаа. Номоо бичиж дунд нь оруулсан бололтой. Дормид над хэллээ. Гол утга санааг Орос номоос орчуулад баримт материалыг Монгол амьдралаас аваад зохиож байгаа гэж байна. Нэг бүлгийг зохиж үзвэл шинэ гэр бүлийн харьцаа гэсэн нэртэй байна. Тэнд бичсэн хэдэн үг миний санаанд үлдлээ. Жинхэнэ янаг сэтгэлдэр үндэслэн гэр бүл бол ёстой янаг сэтгэлийн гэр бүл болно гэжээ. Цааш нь хэдэн хуудас эргүүлээд хартал хүүхдийн хүмүүжил бол эцэг их багш 3-аас шалтгаална гэж байна. Ерөнхий үг олонтой, баримт цөөнтэй юм шиг санагдаж байна. Түүнийг надаар засуулах хянуулах янзтай юм бас ярьлаа. За явах уу гэсэнд дормид. За байц та. Цаг эртийн. Миний мотоцикл нэг л ухсгийгээд улаастай хүргэнэ. Нартай байхад бид очиод юу хийх вэ? Чөтгөр шүнэл явна гэд мэрэгэн үг хэлсэндээ багтсан мэт инээв. Тэгээд бид хоёр шин чөлөөт янаг сэтгэлийн тухай ярилцаж байв.
Дормод гинэт нэг юм бодох шиг боллоо. Түүний ухаанд нэг мэрэгэн үг орж ирэх бололтой. Дэлхийн аль ч улсын хүн амын бүртгэлийг үзэхэд эмэгтэй хүн эрэгтэй хүнээс олон байдаг вэ? Түүний учир нь юу вэ? Гэж надаас асуухад хүзүүгээ гүлдийлгэв. Би мэдэхгүй. Нэрээ тийм байдаг байх гэлээ. Тэгэхээр яах ёстой вэ? Би бас л мэдэхгүй гэлээ. Тэгэхэд дормод нүдээ бүлтийлгэн хараад нэг эрэгтэй хүн хідэн эмэгтэй хүнийг үйлчлэх хэрэгтэй юм. Байгаль үүнийг шаардаж байна. Тэгэхгүй бол юу болох вэ? Эзэнгүй эмэгтэй үлдэх болно гэд гүлдээсэн хүзүүгээ татаж аваад галуу шиг толгоогоо ийш тийш нь хөдөлгөж байна. Чи энэ саналаа номдоо бичиж байгаа юм уу гэж би тоглож асуусанд тэр инээж бодох нэг хэрэг. Би ч хөөр хэрэг гэж хэлээд нүдээ жийхалгав. Би үүнд татгалзаж бодох бичих хоёр нэгдвэл сая нэг сайн ном бичих болно. Нэг юм бодож байгаад нөгөө юм бичвэл сайн ном болох уу даа гэсэнд дормод нээрээ тийм. Таних тун зөв. Би тоглож хэлсэн юм гэв. Тэгээд гоёмсог тэгжин хувцаа тайлж юрдийн хувцаа сольж өмсөхийн тулд хэдэн шүүгээ онгойлгов. Нэг шүүгэнд эмэгтэй хүний өвлийн сайхан дээл хоёр харагдав. Нэг шүүгэнд нисдэг онгоц харайдаг сармагчин гүйдэг чийчаан зэрэг хүүхдийн тоглоом олон харагдав. Чамд эмэгтэй хүний дээл хүүхдийн тоглоом ямар хэрэгтэй юм бэ гэж гайхан асуусанд та амьдрал мэдэхгүй байна гэж шоглож хэлв. Хоёул гарч мотоциклд суух үед дормод намхан дуугаар миний салсан ихнэр хувцас аваагүй байгаа юм аа гэв. Зүтгэр шинжлэх баригаад урагшаа давшаад гэж чангаар хэлв. Би дуугүй байгаач зүтгэр шалгах гэж явна гэж хүн мэдвэл дэмий болно. Ялангуяа зүтгэр мэдвэл зүгтгаачихна гэж тоглож хэлв. Үнэн дээр бид хоёр ямар нэгэн зүтгэртэй дайралтна гэж итгэхгүй байлаа. Зүтгэр шалгах гэдэг маань бараг зугаалгын шалтак болж байв. Бензин нүгээх цонжид очиж баахан бензин аваад явах гэтэл нэг өндөрлөг биетэй хар хүн тэнд явж байна. Тэр хүн бидэнтэй мэдлээд доримдод хэлж байна. Чи хүүхдийн больницад очиж нөгөө мөн хүүгээ нэг эргээч. Өвчтөй байгааг нь мэдсээр байгаад хагас жил болоход нэг ч ирэхгүй яасан хүн бэ? Чиний төрсөн үр шүү дээ. Эргэж очиод толгойг нийлээд магнаа дээр нэг үнсээд миний хүү хурдан эдгээрээ гэж хэлээд гарчхад чамаас юу ч хорохгүй. Тэр мөн өнчөн хүүд хичнээн аятайхан байх вэ. Ихийг нь чи дунд гээд цааш хэлэх гэтэл дормод түүний үгийг тасалж банзаргай. Би даа багшийг хүрэх гэж яарч явна. Орой хоёул уулзаж ярих гэж хэлээд мотороо түржигнүүлж хэллээ. Тэгэхэд банзар надаас дэмжлэг горьцсон мэт хараад намайг их яарахгүй байна гэж мэдмэгс хэллээ. Чи байз миний үгийг дуул. Ихийг нь чи жирэмсэн болгож дунд сургуулаас гаргалаа. Хөөхий тэр дүүмэнд хөрхөөс болж өнгөрлөө. Оршуулах өдөр нь чи ямар сайхан үг хэлж байлаа. Тэгээд ганц үлдсэн өнчин ялах үрийг нь чи нэг эргэж үдсэнгүй хаялаа. Би түүнийг өсгөж өндөлгөж байна. Чи хүний урамд түүнд 3 төгрөгийн чихэр авч өгсөн үү? Үгүй шүү дээ. За тэр ч яах вэ? Би манай чи ажилдаа ядуу хүн боловч чамаас мөнгө гордохгүй. Тэр өнчин хүн эцэгтэй гэдгээ мэддэг. Чиний манаа тайсан уранхай газ дукийг үргэлж хадгалж явдаг. Чи тэгэхэд өвчтөй байхад нэрхэхгүй юм гээд нулимсаа арчив. Цааш нь олон үг хэлэх гэтэл дормод мотоциклээ орхиод банзрыг аятайхан хөтөлж надаас холдуулаад олон сайхан үг хэлж байгаа бололтой өврөөсөө хідэн төгрөг авч өгч байх шиг байлаа. Ингэж аяж засаж банзрыг орхиод түүнийг базаахгүй хүн юм уу гэж би бодоод харсанд тэр жаахан мушилцаж инээгээд хавхнаас мултарсан үнэг шиг нүдээ жийтаалгаад давхиж гарлаа. Дормод замдаа над биеэ зөвтгөх чиглэлтэй үг ярьж эхэллээ. Банзрыг та таних уу? Нойтоо хамуушиг хэцүү хүн шүү гэв. Ер нь чиний базаахгүй явдал цохож байх шивдээ гэж хэлтэл дормод миний сэтгэлдлийг хувиргах санаатай юм ярьж байна. Та дуулжээ. Энэ ч их учиртай юм. Би ер нь их азгүй хүн мөрөөрөө явж байгаад нэг юм дуртчих юм. Миний нэг найз байлаа. Одоо ч би. Тэр бид хоёр хамт ажиллаж байлаа. Тэгээд хийхийг тэр хийгээд хилэнцгийг нь би хүлээсэн юм гэв. Чи огт оролцоогүй юм бол банзар чамд яагаад тулгаад байгаа юм гэж би асуулаа. Эд нарийн учрыг мэдэхгүй. Нарийн учрыг ярвал би нэгд тэр хөөрхий бүсгүйнээс барчихсан юм. Хоёрт найзынхаа нэрийг хайрлах юм. Гуравт над ч бас буруу байгаа юм. Зүтгэр үзэгдэхгүй бол би сайхан ярьж өгнө гэд аятайхан инээж явлаа. Жаахан явж байгаад надад хэлв. Танай матар сэтгүүлд дутагдал гарсан хүнийг мөн ясыг нь хавтайтал шүүмжлэх юм.
Мөн уран үгээр сайхан шүмжлэх юм аа гэв. Танаа матар сэтгүүл гэдэг нь юу вэ? Би матрын эрхлэгчээс хэдийн халагдсан шүү дээ гэж намайг хэлэхэд "Өө тийм үү" гэд түүний урам нэг л хугарах шиг болоод явчихв. Тэгээд явж байтал улаастай гадагт хүрээд мотоцикл маань таг унтарчихлаа. Хоёул оролдож бүр ядчихлаа. Одоо яах вэ? Явган түрээд буцлаа. Бид хоёр мотоциклоо түрсээр нэг том хашааны өдөр өнгөрөх гэтэл хуучин танил механикч дуугар гаднаа зогсож байна. Энэ мотоциклийн моторыг үзээд өгөөч гэж би гуйлаа. За гэд дуугар мотоциклийн дэргэд очиод "Өө, та хоёр явж байгаа юм уу" гэлээ. Дуугар бид хоёрыг хоёулангийн сайн таних юм байжээ. Дуугар дормид хоёр мотоциклоор оролдож байх завсар би тэдний гэрт ороод цай ууж байлаа. Дуугар ямар нэгэн багаж авах гэж гэртээ орж ирээд "Та хоёр гачууртаа орох гэж гарсан юм уу? Та ямар өөдгөө амтантай нөхөрлөдөг юм бэ? Энд чинь хүн шиг юм биш шүү" гэхэд "Аа тийм үү" гэлээ би. "Та гачууртаа орох хэрэгтэй юм бол надтай сайн өдөр яв" гэж байна. Би нэг орой яваад маргааш өглөө буцаж ирвэл зүгээр юмсан гэв. Тэгж болно гэж дуугар хэлв. Бид хоёр хамт явахаар хилцэж бараг тохирч байтал гаднаас дормид намайг дуудаж "Би явъя да. Мотоциклоо хөтлөөд ивэ. Та автобусанд суугаад буцаарай. Маргааш би мотоциклоо засчаад танаахаар очие" гэд нэг л их яарсан байдалтай мотоциклоо хөдлөв. "Ийн чин тантай мотороо засахгүй яагаад ингэж яарав" гэж би гадаа гарч ирсэн дуугарт хэллээ. Дуугар "Дармайг харчхад яар цугтааж байгаа нь тэргэв. Дармай гэж тийм хэцүү тун айлгдаг хүүхэн байдаг юм уу гэж би гайхаж асуувал "Айлах юу ах вэ? Хөөх ямтан. Дормидын эхнэр байсан юм" гэв. Би бүр гайхаж "Гү дормид чинь хичнээн эхнэр сольж амтсан хүн бэ" гэлээ. Дуугар хуруугаа дарж жаахан бодоод "Эхнэр болгож авсан нь 5-аас дээш бах. Эргүүлж тойруулж байсан нь 25-25-аас дээш байх" гэд инэв. Учир мэдэхгүй гинэн охтыг гиндүүлж онсролдог сайн уургач байгаа юм. Урд багш байсан юм. Багшаасаа ч хөөгдсөн гэд бандан дээр намайг бас урд суулгаад дуугаа ном болгож яриагаа үргэлжлүүлэн. Энэ дарма дунд сургуулийн онц сурлагтны нэг жухам нэг цэцэг шиг хөөрхөн хүүхэн байлаа. Дормид эдний сургуулийн багш байгаад дарма онц сурлагтай урлагийн авиастай энэ тэр гэж магтаад өвдөг дээрээ суулгаад өхөөрддөг байсан. Би тэр сургуулийн машин тэргийг засч өгдөг, сургуулаар орж гардаг байлаа. Тэгж байтал өнөөх туранхай жаахан дарма гинэт хурдан өсөж хацар нь улааж бүлтийгээд ирлээ. Жирэмсэн болжээ. Тэгэхээр дормид дармааг сургуулаас нь гаргаад тийг нь күмд орууллаа. Хүүхэд нь гарлаа. Дормид 1-2 жил эргэж тойроод овоол байсан. 2 хүүхэдтэй боллоо. Нэг хүүхэд дутуу гаргалаа. Дормид уудсан юм биз. Үдтгэе болсон. 20 хэд төрхээр нь хүүхнийг хөгшөрлөө гэд хайдаг гэж хүн ярьдаг юм. Үнэн ч баха. Энэ хоёрын дундаас гарсан хүү одоо гайгүй сайн хулгайч болоод хөдөлмөрийн сургуульд байгаа. Нөгөө бүсгүйг дармаагийн ихч үргэж авсан. Тэр хөдөлмөрийн сургуульд байгаа хүүгээ дормид нэг ч иргэж очоогүй. Ердөө анхаардаггүй гэдэг юм. Дармаа доримдод орхигдоод 2 ч хар хүн сольчих уу да. Нэг их гунигтай ганц бие хүүхэн байдаг юм гэж ирэв. Тэгээд бид хоёр дармаагийн дорлоо. Жаахан 4 хантай нэг гэрт хижээл насны хүүхэн сууж байна. Хүрчээсэн нүртэй, бууралцсан өстэй, бүхцээсэн нуруутай хүүхэн сууж байна. Өнөөх дармаа нэзгүй байна гэж би бодлоо. Дугар намайг тэр хүүхэнд танилцуулж өглөө. Гэвч түүний нэрийг над хэлсэнгүй. Бид хоёрт цай эдээ өглөө. Түүнийг үг хэлэхэд таарамч муутай хиймэл шүдэн ховхолцсон. Бидний аяг цай угцуур тэр хүүхэн 2 удаа санаа алдав. Дугар ам нээж бидний тухай ярьж эхэллээ. Гачууртаа орох гэж яваад мотоциклээ эвдчихэд буцаад иржээ гэв. Тэгэхэд тэр хүүхэн асуув. Таны нөгөө нөхөр чинь явчих шивдээ. Дугар тэр явчихсан чинь дормид шүү дээ гэв. Дормид гэхдээ зэрэг хүүхний царай барс хийгээд явчихв. Би дармаа энэ хүүхэн байна гэд сайн мэдээд дөнгөж 30 хүрч байгаа энэ хүүхэн ийм хөгшин болчих гэж гайхав. Миний зүрхэн дээр бүдүүн харч чулуу ойчих шиг боллоо. Би аягтай цагаан алдчих шахлаа. Энэ хүүхнийг дормид бага наснд нь тамлаад ийм болгожээ. Дормидтэй хамт зугаалж аялж явснаа бодоод гимшиж эхэллээ. Энэ зовсон амтны сэтгэлийг 1 минут ч гэсэн сэргээе гэж бодоод би хүүдийг явдалж шил арх лаацтай мах талх гаргаж явган ширээн дээр тавив. Дармаа баярлсан бололтой пүнтүүцтэй хоол хийлээ. Дугрын ихнэр хувин айраг аваад ирлээ. Тэгээд бид жаахан наргиж найрлах юм болж байв. Гэвч бидний бодох санаа ярих үг бол баяр цэнгэлийн тухай биш, гаслал гомдлын тухай байлаа.
Энэ хүндэлчин явдлаа яр гэж дугар дармаад зөвлөгөө өгч байна. Зохиолч хүн хүний амьдралыг мэдэх хэрэгтэй гэд намайг харж байна. Дармаа дугар бид хоёроос дутхгүй хідэн хундаг болгочихлаа. Нүднээс нь нулимс бөмбөрч байна. Дармаа жаахан халамцаад бидэнд амьдралаа ярьлаа. Доримдын тухайч ярьлаа. Би сургуулийн хүүхэд байлаа. Талигач их маань гар үйлдвэрт хувцас ойдог байлаа. Би сургуульд онд сурагч нартэй байсан. Олон сайхан багш нар бидэнд ном зааж байлаа. Бурхныг чөтгөр дагна гэдэг шиг тэр олон сайхан багш нарын дотор нэг чөтгөр байсан. Тэр намайг хиймд сайн гэж магтаж гэрээр нэмэгдэл хичээл заадаг байлаа. Хичээл заахан сүулдээ ховроод би замаа алдчихсан гэд дармаа ихэр татанад уйлав. Түүнийг жаахан тайдахрууж би асуулаа. Гү дормод яах вэ? Өөдгүй амтан байжээ. Түүнээс хойш харамчтай сайхан хань алж болсонгүй юу гэхэд дармаа. Бололгүй яах вэ? Мөн хүн ганц хоёр байгаа боловч сайн хүн олон байна. Би доримдоос хойш 2 удаа хантай болсон. Хоёул сайн хүн байсан. Нэг нь надаас салсан боловч мөн хүүх минь эргэж торш байдаг гэд санаа алдав. Сайн нөхөр байлаа ч гэсэн бас хаяад байж дээ гэж би асуусан байдлаар түүнийг харав. Тэр хоёр нөхөрт буруутч байхгүй, муу явдалч байхгүй. Муу юм надад л бий гэд дармаа бас л уйлав. Дугрын ихнэр түүнийг ардаж нулимсыг харчаад дармаад буруу юм байхгүй. Салсан шалтгаанаа ярих нь хэцүү байгаа юм. Бүсгүй хүний зовлон их юм аа гэд битгий асуу гэсэн байдлаар намайг харж нүдээ ирмэв. Дугарт ихлэр. Зовлон тохиолдовч түүнийг ялах хэрэгтэй. Өвчин байдаг бол түүнийг эдгэх юмч байна. Халамжтай нөхөд байна гэх зэргээр ярих гэтэл дармаа түүний үгийг нь тасалж. Би өнгөрсөн хүн. Би дүүрсэн хүн гэлээ. 30 хүрэлгэн өнгөрсөн гэж яаж байх вэ гэж би хэлв. Дармаа тэгэхэд. Доримдод гიშгэгдэж няцарсан хорхой, ирэмдэг болсон хүн. Хүний дүрстэй хоосон сүг гэв. Дугар. Ингиж гутаж гунж яаж болох вэ? Бие бэр. Залуу хүн шүү дээ чи гэв. Дармаа санаа алдан. Жаргалтай сайхан цагт төрөөд жаргал идэлж чадаагүй миний хох гэв. Дугар бас түүний сэтгэлийг засаснаатай. Салах сарнах ч олон байдаг. 1-2 хүнээс саллаа гэд ингэж гутаж гунж явах яаж болох вэ? Нас залуу байна. Юу айсв вэ? Хүү айсв гэдэг шүү дээ. Дармаа шийдвэртэйгээр би ирэмдэг хүн. Ирэмдэг болсноо. Имлэгийн ном уншиж мэдсэн. 2 нөхөртэй суугаад мэдсэн гэд хундагныхаа үлэгдлийг уучгаад би хүн танд болж чадахгүй. Ирэмдэг болсон хүн гэд уйлж дугрын ихнэрийг түшв. Түүний гашуудал намжих үеч дугар бид ээлжээр сургамжийн үгийг хэлсээр байв. Бид нар мэдрэлийн сайн доктор, эмэгтэйчүүдийн сайн эмч нарт үзүүлбэл танд ямар өвчин байдаг бол түүнийг дор нь арилгана гэд докторуудын нэрийг цохож ярилцав. Тэгж ярилцсаар бид нэг сайн таньдаг эмчтэй хуудас бичиж өглөө. Дугар дармааг дагуулж тэр эмчт очихоор боллоо. Дармаагийн сэтгэлд нэг зурвас найдвар төрөх шиг боллоо. Оройч болчихжээ. Маргааш дугар туцтаж зүүн хойш явах хэсгээ тогтохоор хэлцэж тохироод би тэднийхээс гарч автобусанд суугаад буцаж явлаа. Сайн багш нарын дотор нэг чөтгөр байсан гэж дармаагийн хэлсэн үг чихэнд үргэлж сонсогдсоор байлаа. Дормод хэдэн хүний амьдралыг хорлжээ. Цаашдаа бас хэдэн хүний амьдралыг хорлох болно гэж би бодож байлаа. Тэгж бодсоор гинт тухайд минь гэрэл тусах мэт болж нэг асуулт тов тодорхой болж ирлээ. Би ерөн солио өвчтэй хүн гэж шийдлээ. Бодтой байгаа амьд чөтгөрийг дагуулад бодгүй хоосон чөтгөрийг шалгах гэж явсан хүн би байна шүү дээ. Чөтгөр гэж хээр хөдөө гал ноцоож, хонгинж, жингэнж, зарим өвгөд хөвчтэйг айлгаж явдаг юм бол байхгүй. Санааны хий хоосон зүйл. Харин ёстой чөтгөр бол бидний дунд амьдарч бидний амьдралыг хорлож явдаг муу санаатай, бузар явдалтай хүмүүс мөн. Шүн доримдын тамхи татж байхыг би харсан шүү дээ. Түүний тамхины гал чөтгөрийн гал мөн. Түүний үг чөтгөрийн үг, түүний инээд чөтгөрийн инээд. Би чөтгөрийг нэгэнт үдсэн байна шүү дээ. Нэг бодоход би чөтгөр шалгах гэж явсан хэрэг маань бүтэж, ёстой биелсэн чөтгөрийг шалгаж ирсэн байна. Нэгэнт хэрэг бүтсэн хойно гачууртай орхооч боллоо. Би гачууртай ороогүй боловч мандах өвгний айсан шалтгаан аяндаа мэдэгдлээ. Зоо техникч би гачууртай үл овооны чөтгөрийн тухай над ярьж өглөө. Гачууртай үл овоон дээр чөтгөр байдаг гэж тентхийн хүмүүс айж хэрвээтэд байжээ. Тэр нэг шөнө мандах Улаанбаатараас мордоод гачууртай үл овооны дэргэд хүрэх үед цаанаас нь хончин өвгөн балдан бор морой унаад улаастай орох гэж явж байгаад хоёул үл овооны дэргэд дайралджээ. Хоёр бие таньсангүй.
Харин мандахад балдан чөтгөр болж, балданд мандах чөтгөр болж харагдсан гин. Ингээд балдан айгаад буцаа тавхиж, мандах жайгаад буцаа тавхисан гин. Ийм хөгийн явдал болсон байна. Энэ тухайар радиогоорч нэвтрүүлсэн зүйл бий гин. Жолооч Эдвин тухай бол тэр хань нөхрөө өсөө хагцаад уйтар гүнвтэй жаахан согтуу юуж байгаад машина ганган суулгасан хэрэг байжээ. Дармаа биеэ эмнүүлж засраад тэгн гумдаа дахин орсон гэж дугаараас сонсов. Дормод мотоциклоор дахин хотод гөрөөлсөөр явна. Түүний ном хэвлэгдээд хинт ч хэрэггүй номын худалдааны дэлгүүрийн зайг эдэлсээр хэвтэж байна. Дармид хүний дотор чөтгөр болсоор явхад түүний зохиол номын дотор новш болсоор хэвтэж байна.